Сайн уу манайхаа. За юу эцгээж байна да? Амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлж гин үү? За би амлсан ёсороо энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ яг одоо сурж байгаа сургуульдаа хэрхэн орсон, одоо юу яг ямар байдаг. Тэгээд дээрэс нь ер нь сургуулийнхаа талаар ингэж дэлгэрэнгүй ер нь ярих гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. За тэгээд бичлэгтээ хамт орцгоё. За юуны түрүүн таад өмнөх миний 3 хийсэн бичлэгийг үзсэн бол яг Германд юу хийсэн, ямар зүйлийг даван туулсан, юу үзсэн гэх мэтчлэн бүгдийг бол мэдж байгаах гэж бодож байна. Тэгээд миний хувьд Ausbildung-ыг хамгийн сүүлд яг сургуульд орохоос өмнө 6 сар хийж дууссан байдаг. Тэгээд яг миний хүссэн мэргэжил бол биш байсан учраас тэгээд яалтчгүй гарыг шийдээ. Тэгээд тэрнийхэн дараа нэг гэрийнхэнтэйгээ ингэж ярилцаа. Тэгээд ер нь бол сургуультай орохоор шийдсэн байгаа. За манай сургууль болох юм бол Fashion Design Institute гэж нэрлэдэг. Анх яагаад энэ сургуульд орохоор шийдсэн бэ гэх юм бол би яг багаасаа ер нь бол fashion designer сурна гэж аягүй их мөрөддөг байсан. Манай ээж ер нь бол бас маш их юм ойдог хүн. Тэгээд болохоор энэ бол айгүй гарын урд үтэй. Тэгээд ер нь бол манай гэр бүлийн ихэнх хүмүүс нь айгүй тийм гарын урд үтэй хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ хинж бүр яг тэр чиглэлээрээ ингэж одоо зураг зурхан зураад баримл хийгээд ингэж явж байгаагүй. Тэгээд би ер нь бол анхны яг гэр бүл дотроосоо яг ингэж шийдээд энэ одоо чинь passion гэж ярьдаг шүү дээ. Ингээд яг хоббигоо ингээд яг мэрэгчлээ болгоод явж байгаа хүн. Манай сургуулийн хувьд болохоор 2008 онд байгуулагдчихсан. Манай хоёр захирлаг Гина болон Хагаал Томас гэж нэрлэдэг. Энэ хоёр маань болохоор гэр бүлийн хоёр хүмүүс байдаг. Тэгээд Ина буюу манай эмэгтэй захирал маань болохоор өөрөө бас энэ чиглэлээр сурч төгссөн яг мэргэжлийн тийм хүн. Тэгээд яг Германд яг тийм мэргэжлийн тэгээ олон улсын загвар зохион бүтээгч бэлддэг сургууль тухайд бол нэг байгаагүй юм шиг үлээ. Тэгээд тэрийг анзаараад 2008 онд анх манай сургуулийг байгуулж исэн. За тэгээд 2014 оноос ахуулаад манай сургууль ер нь бол ерөнхийдөө нэлийн гайгүй Европынхон одоо стандартад нийцээд ингээд нэлийн дээгүүр ингэж бичигддэг болсон. Тэр нь болохоор таад ингээ харуулчих. Одоо нөгөө жил болгон ингэж яг улс одоо дэлхийд дахина хамгийн сайн ранкингтэй явж байгаа одоо олон улсын загвар зохион бүтээгч бэлтгэх тийм сургуулиуд гэж байдаг. Яг тэрний энэ харагдах ранкинд манай сургууль яг энэ жил эхний 10-т жигсэж чадсан байгаа. Энэ бол аягүй би бахархаж байгаа. Яагаад ч юм ингээд эхний 10 топ 10-т ордог сургууль сурж байна гэдэг ойлгомжтой шүү. Нэг талаараа үнэхээр гоё, нөгөө талаараа үнэхээр өндөр хариуцлага. За манай сургуулийн хувьд гэх юм бол анхандаа яг олон улсын дизайнер бэлтгэж эхэлсэн. Гэхдээ яваандаа манайхан fashion journalismus загварын сэтгүүлч мөр маркетинг буюу одоо яг маркетингийн чиглэлээр ингэж бэлтгэж төгсөгдөг болсон байгаа. Ер нь үндсэндээ 3 мэргэжил байдаг гэсэн үг. Одоо гэхдээ журнализмус нь болохоор стилистээ ингэж давхар сураад давхар төгсдөг. Тэгээд маркетинг нь болохоор менежментээ давхар сураад ингэж хоёр хослсон югаар ингэж төгсдөг байгаа. Миний хувьд болохоор яг олон улсын загвар зохион бүтээгч гэсэн мэргэжлэр 2022 оны 10 сард яг илсэн ороод тэгээд одоо 6 дугаар семестр дээр явж байна. 6 дугаар семестр нь би таадаг ингээд ер нь бол эхнээс нь ингээд ойлгомжтой яриа. Манайд болохоор өвөл зуны 2 семестр байдаг. Гэхдээ ихэвчлэн өвлийн семестрээс хүүхдүүд
хүүхдүүдээ авч ингэж орж эхэлдэг. Өвлийн семестр нь болохоор 10 сард эхэлдэг. Зуны семестр нь болохоор 3 сарын сүүл 4 сарын ихээр эхэлдэг шиг санагдаж байна. 2 сарын сүүл хавцаагаар эсвэл дунд хавцаагаар манайхан болохоор яг ингээд жил ингээд шинэ ингээд яг тайлан хүүхдүүдийнхээ уралсан зүйлсээр ингэж тайлан болгоод загварын шоу хийдэг байгаа. Тэр загварын шоуг нь болохоор Show Me гэж нэрлэдэг. Би таадаас ингээ харуулъя. Энд түрүү жилийн 2024 оны загварын шоуны плакат явж байна. Энэ плакат нь болохоор миний эсэн плакат. За энэний учрыг бас ингээ дараа ярьж өгнө үү. Яагаад миний плакат энэ дээр явж байгаа вэ гэдэг нь бас учир жанцантай. Ордог хичээлүүд нь гэх юм бол одоо загварын төв, fashion illustration, fashion design, одоо өөрчн CAD байна. CAD дотроо одоо Adobe InDesign, Adobe Photoshop гэх мэтчлэн мөн эсгүүрийн хичээл буюу pattern making, тэгээд одоо эсгсэн бүх юм ингээд ойлтын хичээл гэж бас маркетинг, эдийн засаг, герман хэл, англи хэл гэх мэтчлэн зөндөө олон төрлийн. Гэхдээ яг ингээд суурь нь болохоор яг загварын чиглэлээр одоо яг загварын сэдв дээрээ үндэслэж ингэж энэ хичээлүүдээ ингэж явуулдаг байгаа. Над болохоор яг ингээд үндсэн 2 анги байдаг. Нэг нь болохоор англи хэлтэй анги, нөгөөх нь болохоор герман хэлтэй анги. Би болохоор яг герман хэлтэй ангийг сонгож исэн. Яад ч юм надад тэр нь арай ойлгомжтой юм шиг санагдчихсэн. Семестрт яг юу ямар хичээл ордог вэ? Ер нь семестрийн гол зорилго нь юу юм бэ гэдгийг бол ярий. Бидэд эхний 1-р семестрт орохдоо болохоор ингээд би дээрх урлаг гэсэн сэдвтэй тийм одоо нэг юм outfit хийж исэн. Тэгээ тэр нь болохоор бидэд цаанаасаа ингээд юм зүгээр цав цагаан юм дав хүлээж авч исэн. Дизайны хичээлээр болохоор ингээд бид нар ингээд өөртөө яг нэг сэдв ингээд сонгоод яг тэрнийхээ дагуу ингээд скетчүүдээ зураад ингээд юу нь бол бүх процессоо ингээд дизайны хичээл дээр хийдэг байсан. Тэгээд эхний семестрийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр ер нь бол юм явдаг урлагийн бүтээл хийнэ л гэсэн үг. Ингээд ер нь бол юм өмсөж болох үз. Гэхдээ ингээд өдөр тутам өмсөж болохгүй тийм одоо авангард тийм хувцсыг хийх ёстой байсан. За 2 дугаар семестрт нь юу байсан бэ гэхээр 2 дугаар семестрт болохоор бид нар recycling, upcycling буюу ямар ч материалыг одоо дахин боловсруулах эсвэл ингээд материалыг илүү ингэж дээр болгох тэрүүгээр ингэж хувцас хийх тийм даалгаврыг авч ирсэн. Би болохоор яг 2 дугаар семестртээ болохоор яг энэ outfit-ийг хийж исэн. Тэгээ зураг авалтыг бас өөрөө хийж исэн. Манай би яг тухайд бас айгүй хатдайсан. Яг Монгол одоо миний нэг байсан айлд манай Монгол хапер хийж таарад тэгээд манай Монгол хапер болохоор айгүй гоё юм монголчонгаа царай тохин байсан. Тэгээд тэр охиныгоо гуйж агаад медаль олгоо битээр ингээд хоёулаа ингээд миний гар утсаар ингээд ийм гоё шүүдүүдийг авч ясан. За 3 дугаар семестрт болохоор одоо болохоор ингээд яг өөрөө даав ашиглах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Ингээд яг даав худалдаж авдаг байх уу эсвэл thrift-ээс ингэж хувц авч байгаа тэрийг recycling эсвэл ингээд upcycling болгодог байх уу. Бүх юм нээлттэй. Тэгтээ чи нэг сэдв сонгоод тэрнийхэн дагуу 3 тийм outfit хийх тийм даалгаврыг бидэд авч ирсэн. Шоуны эхлэлийг хийх, төгсгөлийг хийх гэдэг нь болохоор үнэхээр тэр сургуульд бол алаан байдаг. Тэр нь бол маш их хүч хөдөлмөр ингээд энерги зарцуулагдчихэж ингээд одоо ингээд концепт чинь үнэхээр гоё байх хэвээр ингээд хийж байгаа хувцад нь одоо ер нь бол санаатайгаа уйлдах хэвээр гэх мэтчлэн бүх шаардлагуудыг хангасан тохиолдолд чи нээлттэй хийх эсвэл хаалтыг хийх тийм боломжтой байдаг. Семестрийн хувцаар бол би шоуны хаалтыг хийж исэн. Энд одоо миний шоуны хувцнууд харагдчихээн. Одоо трансгендер хүмүүсийн тухай тийм сэдвтэй Danish Girl гэдэг
коллекц ингэж хийжсэн энэ ингээд зурнууд нэ. 4 дахь семестр дээр болохоор ер нь бол бас 3 дахь семестртэйгээ адилхан. Гэхдээ арай нэг тийм авангард зүйлсийг хийх боломжтой. Мөн бас ийм зүгээр ийм ready to wear-ийг хийх боломжтой. Ер нь бол бүх юм айгу чөлөөтэй. Тэгээд өмнө нь 4 хувцс хийдэг байсан. Гэхдээ бидний үеэс ахуулаад ингээ 3 хувцас хийдэг болсон. Тэгээд 3 4 дахь семестрт нь 3 ийм аутфитыг хийнэ гэсэн үг. Одоо ер нь бол хоёулаа ингээ мини коллекц болж штий. 5 дахь семестр дээр нь болохоор бид нар 4 аутфит хийх ёстой. Тэр нь болохоор нэг стил мини коллекшн. Гэхдээ ер нь 4 аутфитээс бүрдсэн тийм коллекц хийх ёстой байсан. Энэ удаадаа би бас яг ингээд төгсгөлийн хийж таарсан шоуныхаа. Тэгээд манай миний хийсэн хоцнод бол энэ. Сэдвний юу юм бэ гэхээр энэ бол цирк одоо ингээд жоохон байхад ингэж үздэг байсан шүү дээ. Ингээд одоо юуны Буратино гэл Пиноккио гэл яг тэндээс ингэж цирк театр энэ чиглэлээс ингэ санаа авч ингэж энэ коллекц хийсэн байгаа. За 6 дахь семестрт нь болохоор бид нэр даатлагт гардаг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр улс дотроо юм уу улсаас гадна одоо олон улсад эсвэл Америкч гэдэг юм уу эсвэл Европ дотроо ч гэдэг юм эсвэл Азич ч гэдэг юм уу хаан ч хамаагүй багадаа 4 сар ихтэй 6 сар ингэж даатлагт гарах ёстой. Тийм тэгээ би одоогоор бол Монголдоо ирсэн байгаа. Монголдоо болохоор яг Kidal брэнд дээр дадлага хийж байгаа. Хажуугаар нь стилистийн ажил хийгээд ер нь бол ингээд энэ бол хасраад явж байгаа гэж хэлж болно. Ингээ Монголд ирсэн бэ гэх юм бол хэд хэдэн шалтгаантай. Гэтэ яг энийг бол ингээд хэлчмээргүй байна. Гэтэ энэ нь л миний хувийн ноц учраас ер нь миний ирээдүйн зорилготой маш холбоотой гэсэн үг. Энэ тэгээ та нар тэгэл ойлгочихд бол. За 7 дахь семестрт нь болохоор бид нэр төсөлтийн коллекцийг хийн. Манай төслийн коллекц болохоор ерөнхийдөө 3 өөр коллекцоос бүрддэг. Гэхдээ нэг коллекц нь 5 тийм аутфитээс бүрдсэн байх ёстой. Тэр одоо нэг коллекц ерөнхийдөө бол яг бие дээр ингэж хийх ёстой байдаг. Нөгөө 2 коллекц нь болохоор яг ингээд illustration-ээр ингээд зурцсан ингээд танилцуулах ёстой байдаг. Төлбөрийн хувьд гэх юм бол ер нь л энэ жилээс арай нэмэгдчихсэн мэлээ. Гэхдээ ингээд харахад бол яг эхний жилдээ сарын 460 евро, 2 дахь 3 дахь жилдээ сарын 500 еврог төлдөг. Гэхдээ энэ мөнгөнд болохоор Европын холбооны улсаас ирсэн сурагч эсвэл яг Германд харьяалт одоо Германы оршин суугч тийм сурагч төлдөг. Харин Европын холбооны бус орноос ирж байгаа сурагчид болохоор яг жилийн 7000 еврог төлдөг. Тэ ингээд яг бас нэг хажуугаар ингээд нэм бафог гэдэг тэтгэлэг ингээд авах боломжтой учраас мөн чи ингээд яг хичээлийнхэн хажуугаар ингээд бас ингээд ажил хийх боломжтой учраас ер нь төлөхөд ер нь бол боломжийн гэж хэлэхэд ер нь бол болно. Яаж хийж агаад ер нь төлчих болно. Манай сургуулийн гэхдээ сул тал нь гэх юм уу, зарж сул тал нь гэх юм уу, ер нь бол онцлог нь юу гэх юм бол яг энэ нь би өмнө нь бас яг хэлжсэн шүү дээ. Яг Ausbildung дотроо ингээ 2 төрөл байдаг. Нэг нь болохоор schulische Ausbildung, нөгөөт нь болохоор жирийн Ausbildung гэдэг. Манайх болохоор яг schulische Ausbildung гэж явдаг Герман дотроо. Гэхдээ хэдий тэгж байгаа ч гэсэн яг Герман дотроо ингээ Ausbildung-ийнхаа сертификаттай төгсөж байгаа ч гэсэндээ хэрвээ чи бachelor авахыг хүсэж ивэл стил нэг бол Парис, нэг бол Милан, эсвэл Барселонад очиж сурах боломжтой. Хугацаанд гэх юм бол ер нь бол Парист 3 сар сурна. Төлбөр нь ойролцоо ер нь бол 4500 евро. Эсвэл Итали юм уу Барселонад очиж сурах боломжтой. Гэхдээ тэр нь болохоор яг хэдийгээр хугацаанд чи кредитээ ингэж өөрөө сурч дуусгах нь яг тэр нь чамаас хамаардаг учраас төлбөр нь ч гэсэн яг их бага нь бол чамаас хамаарна гэсэн үг.
энэ 3 улсад ингэж сураад аль нэгэнд нь сураад бachelor чи ингэж авах ингээд явандаа ингээд авах боломжтой. Мастер буюу бас ингээд магистрийн чиглэлээр бас ингэж цаашаа сурч болдог. Манай сургууль бас ингэж яг хамтарч одоо ингэж хамтарсан ийм сургуулиуд бас ийм Миланд байдаг. Миланд болохоор чи яг ингээд эхлээд ингээд бachelor ингээ хамгаалсан байх юм бол ингээд цаашаага заавал fashion design гэхгүйгээр арай өөр чиглэлээр ч юм ингэж мастер магистр ингэж хамгаалах бүрэн боломжтой байгаа. Сургуулийн хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд би таадад яг яаж сургуульд орсон бэ тэр талаараа ярив. Манай сургуулиас болохоор ингээд сар болгоо ингээд ийм workshop-ийн өдөр ингээд зарлагддаг. Мөн одоо эцэг ихтэйгээ ингээд хамт ингээд ирээд ингээд мэдээлэл авах боломжтой гэсэн тийм инфо найтууд бас ингээд зарлагддаг. Тэгээ би нэг удаа ийм workshop дээр нэг очиж сууж исэн. Тэр нь болохоор нэг 20 оны 100 байсан юм уу? 106 сард байсан юм уу? Тэгээд яг ингээд Дүсэлдорф хотод яг анх удаа ингээд яг ирээдүйд сурах ингээд сургуультай орж ирээд ингээд хүүхдүүдийн хийсэн юмыг хараад би бүр ямар гоё юм бэ? Би нэг л өдөр яг энд сурах байх таа гэвэр аим гоё гэж баярлж байсан. Тэгээд ер нь бас яг тэр чигээрээ ингээд өөрийгөө ингээд яг манифест хийгээд би яг энэ сургуульд орно гэсэн нэг тийм зорилго тавиад ингээд юу ч болжсаа хамаагүй ингээд бүгдийг ингээд даван туулна гэсэн тийм хүсэл ирмэлцэлтэй байсан болохоор би бас яг ингэж энэ сургуульд орж чадсан юм шиг надад санагддаг. За тэгээд яг workshop дээр юу хийдэг вэ гэх юм бол яг манай fashion illustration-ийн багш гээд Mr. Nisenberg гэдэг хүн байгаа. За энэ хүн маань болохоор ингээд одоо нэг сэдв өгчдөг. Тэгээд ингээд цаанаас нь цаас ингээд бүх юмнуудыг чи ингээд ирсэн бүх хүүхдүүд ингэж олгоно. Тэгээд тэр хүүхдүүд ингэж дуртай ийм зургийн хэрэгслийг эндээс тэндээсээ сонгож аваад ингээ яг тэр өгсөн сэдвийн дагуу ингэж зурдаг байна уу, patchwork хийдэг байна уу, ингээд наадагч байна уу, одоо дуртай зүйлээ хийгээд ингээд яг тэр одоо ингээд яг fashion illustration-ийн ангин ингээд юу нь бол яг ямархуу өнгөрдөг вэ гэсэн тийм ойлголтыг юу нь бол авдаг байгаа. Тэгээд яг тоо өдрөө болохоор ингээд яг би ингээд энэ зургийг зурж исэн ч гэж би яг зурсан. Тэгээд дээрээс нь ингээд юм зарим нэг арга юм зурх арга техникүүд гэж байдаг. Одоо fashion illustration зурхад яг тэр яг багшийнхаа заасан тийм illustration-ийн арга техникүүдийг сурсныхаа дараа ингээд бидэд яг тэр нөгөө скетчүүдээ зурсан болохоор тэгээд надаас нэг иймэрхүү юм ингэж би болсон байдгийг. За тэгээд яг энийг зурсны дараа ингээ манай багш ингээд над руу ирээд чи ингээ маад хизээ эхлэх юм бэ? Ингээ би чамайг ингээ яг орж ирэх хэсээд хүлээж шүү гэд хийжсэн. Тэгээд бүр яг тэрний хүртэл ингээ бүр надад амар нэг тийм яаж ч юм ингээ одоо ингээ бүр ингээ гитсэнд ингээл бүр ингээл эрвийнхээ орж ирээл эргэнэн гэж ярьдаг шүү дээ. Яг бүр цаанаасаа л бүр амар тийж айгүй их намайг айгүй догтлолж байсан. Тэгээд бүр ингээд улам яг энэ сургуульд ороод ингээд хурдхан шиг ороод ингээд эхлээ сурах юмсан гэсэн тийм хүсэл эрмэлзлийг надад бүр амар бодроож өгч байсан. Тэгээд тэрний дараа угаасаа ингээд яг эпизодо хийгээд ингээд аспилдгаа хийгээд ингээд явсны дараа ингээд яалтж байхгүй л угаасаа л тэр сургуульд орох юм байна гэсэн тийм бодолтой байсан болохоор ингээд угаасаа тэр сургуулиа сонгоод ингээд орохоор болоод орж исэн. Тэгээд яг яаж орж исэн бэ гэхээр ингээд би бас 2 дахь удаага тэр workshop дээр нь очиж исэн. Тэгээд очиж ороод тэгээд 2 дахь удаага нөгөө багштайгаа уулзаад тэгээд ингээд нөгөө захиралтайгаа уулзаад ингээд орж гэрээ байгуулах гэдэг ингээд орсон чинь надад нөгөө портфолио байгаагүй. Тэг би одоо яана гэж бодоод ингээд портфолио надад хэрэгтэй болов яах вэ гэд ингээд амар сандарсан байсан. Яагаад гэвэл ингээд өөр ингээд яг орохоор ирсэн хүүхдүүд ингээд бүр амар том хавцтай ингээд портфолионуудаа ингээд бариад өрөөд ирсэн. Би бүр амар тэнэг бүр яг яагаад портфолиогоо ингээд авчираагүй юм болоо гэд бүр ёо амар ятхад амар тэнэгсэн. Тэгээд
яг шүтээс 2 жил ингээд хийж ийсэн ингээд зарим зүйлүүд байсан. Тэдрээ ингээд утсан дээр л ингээд хавгалцсан байсан болохоор ингээд за ядаж тэрийг харуулъя да намайг авах уу явах уу гэдэг айгу санаа зовоод тэгээд үжсэн захиралтайгаа уулзчихсан. Тэгээд яг ингээ уулзаад байжсэн чи ардаас нөгөө манай зургийн тэр багш ингээ намайг таниад орж ирээд наад охин чинь болно л наадхаа авчих гэдэг. Би ямар ч юм портфолиог орж исэн. Тэгэл бүр амар баярлал. Тэгэл бүр ёо за ямар ч тач ингээ ордын бижээ гэл тэгэл бодчихсон. Ямар ч гэсэн амар азтай портфолиог орсон. Гэтэ ер нь бол манай сургуульд орохын тулд ингээд та нар ингээд онлайнаар чамаагүй ингээд биетээр чамаагүй ингээд заавал ийм портфолио бэлдээд орох ёстой. Визний хувьд гэх юм бол яг одоо Германд байгаа ер нь Герман руу явахаар сонирхож байгаа хүмүүс ер нь бол ихэнх нь мэдж байгаа. Хүн болго ингээд ийм банкнд шпэ конто нийлэх ёстой. Тэгээд энэ дээр одоогийн байршуулах ёстой мөнгө нь ер нь бол бисэм бэгүн 11,000 евро хавцаа байсан баг. Одоо мэдгүй хүмүүст нь яг ингээд тайлбарлаад өгчээ. Яагаад 11,000 евро ингээд тийм банкны дансна гэж байршуулж байгаа юм бэ гэх юм бол Германы тогтолцоо одоо оюутнуудтай ханддаг бодлого нь гэх юм бол одоо ингээд зарим хүмүүс чинь ингээд яг сургуультай сурж ийн гिचэнгүүтлээ ингээд хажуугаар нь ажил хийгээд ингээд хичээлээ хийхгүй хичээлээ залхууртуулаад ингээд мөнгө төгсдөггүй бас тийм тохиолдлууд байдаг гэх юм уу. Тэрнээс нь сэргийлээд одоо ингээд гадаад оюутнуудыг яг ингээд Германд очихоос өмнө ингээд заавал мөнгө байршуулад гэхдээ тэр мөнгнөөсөө чи ингээд сар болго ингээд 800 евро өөрийнхөө дансна гэж хүлээж авна. Тэр хүлээж авсан мөнгөөрөө болохоор чи ер нь бол одоо байраа төлнө, хоолой төлнө, одоо өөрийнхөө хувийн хэрэглээний одоо мөнгөнд зүйлсэл зарцуулна гэсэн үг. Тэгэхээр одоо чи заавал ингэж 2 дахь ажил хийх тийм ямар нэг тийм одоо дарамт үсгүй л гэсэн утгатай. Тэгээ дарамт үсгүйгийн хажуугаар ингэж чи хичээлдээ төвлөрөх бүрэн юм боломжтой болно гэсэн үг. Миний хувьд болохоор би бас ингэж яг жугаар нь ингэж бас ажил хийдэг. Ажил хийхдээ одоо би ер нь бол зөндөө олон газар ажил хийж үзсэн. Одоо болохоор миний хийж байгаа ажил нь болохоор яг ресторан, ийм хөрхөн жижигхэн кафед ингэж зөөгч хийж байгаа. Миний хувьд бол ер нь бол Германд байгаа оюутан хүүхдүүд бол ер нь болж өгвөл яг ийм ресторанд зөөгч хийгэрээ гэж юу нүрэлнэ. Яагаад гэвэл ингээд яг ресторанд зөөгч хийхийнхаа хажуугаар ингээд бас яг типний мөнгө авдаг учраас хэрвээ чи ингээд одоо ингээд ийм баячуудын хороолын ресторан ингээд одоо зөөгч хийлээ гэж болоход яг хийлээ гэж бодоход яг ингээд тэр хэмжээгээр ингээд их юм тип авна. Тэгээ тип их өндөр байна гэдэг чинь ер нь л тэгэл сайн байна л гэсэн үгтэй амьдрахад тэгээ хажуугаар нь тэтгэлэг авдаг. Тэтгэлэг нь хайшин тэтгэмж гэх юм уу да. Энэ нь юу юм бэ гэхээр ингээд Германд бас ингээд яг Ausbildung хийхэд хийх явцад бас их сургууль ингээд сурах явцад ингээд зөндөө олон тэтгэлгүүд байдаг. Түүнээс ингээд жишээ олгоод ингээд харуулчих. Одоо жишээлбэл нэгтэн Erasmus-ийн тэтгэлэг байна. Эсвэл ингээд студентэн BAföG гэдэг яг оюутнуудын BAföG байна. Эсвэл яг сурагчийн BAföG гэж байна. Энэ сурагчийн BAföG гэдгийг нь болохоор би явдаг. Мөн Berufsausbildungsbeihilfe буюу энэ юг бас авдаг. Тэгээд бас бүр болохгүй л ингээд бүүн гэлт гэж бас нэг юм авдаг гэж сонсон. Гэхдээ би энийг бас яг өөрөө хийж байгааг болохоор сайн мэдэхгүй байна. Студентэн BAföG тэгээд одоо Schüler BAföG энэ хоёрын одоо сурагчийн BAföG гэдэг энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэх юм бол студентэн BAföG гэдэг нь болохоор зүгээр жирийн оюутны юм BAföG тэтгэмж. Тэгээд энийг болохоор ингээд чи заавал их сургууль ингээд төгснөөхөө ингээд дараа буцаа тодорхой хэмжээг нь яг бүтнээр нь биш тодорхой хэмжээг нь ингээд ажилд орсныхаа дараа буцааж төлөх ёстой байдаг. Харин Schüler BAföG нь болохоор манай сургуульч яг нэг schulische Ausbildung штэ. Тийм болохоор бид нар яг оюутан гэж бол явдаггүй сурагчид гэж явдаг учраас энэ Schüler BAföG-ийг болохоор буцааж төлдөггүй байгаа.
тэрүүгээр аягүй давуу талтай. Миний хувьд гэх юм бол яг ингээд одоо 3 дахь орноос буюу Азиас ирсэн оюутан учраас яг ер нь бол хамгийн өндөр дүнтэй Бафогийн авч болох хамгийн өндөр дүнгээ гэж ингээд мөнгө байршуулад тэрнээсээ ингээд сар болгон 800 евро аваад дээрээс нь Бафог аваад хажуугаар нь ажиллаа хийгээд ийм 3 орлогын их усүртэй байна гэдэг нь бол ер нь бол Герман бас ингээд Германд амьдрахад ер нь бол боломжийн гэж би хэлмээрэн. Тэгээд ерөнхий мэдээлэл нь бол нэг иймэрхүү байна. Тэгээд энэ үргээд би яг энэ видеогоо бол дуусгачих гэж бодлоо. Яагаад гэвэл ингээд маш олон юм ярьчих юм бол ингээд та ингээд толгой хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан part 2 гэж гарна. Fashion designer-аар сурна гэдэг нь тэгээд сурчаад тэрүүгээрээ ажиллана гэдэг бол үнэхээр хэцүү. Яагаад гэвэл бас энэ салбар бол үнэхээр маш олон fashion designer-уудтай болчихсон байгаа. Гэхдээ тэр дундаас ялгарнаа, дээшээ гарнаа, яг зорьсон зорилготой хүрнэ гэдэг бол үнэхээр бас нэлээд хэцүү. Гэхдээ миний яг одоо яг сурж байгаа хавцтай ингээд авсан бүх туршлага тэгээд одоо байгуулсан бүх connection гэх юм уу одоо тэр бүхнийг би ингээд яг яаж энэ бүгдийг ингэж хүрсэн бэ гэдэг талаараа бас ингээд дараачихан видеон дээр ингэж ярих учраас та бүхэн хүлээж аваарай. Тэгээд дараачихан видеогоор уулзлаа. Түр бай.